За хоёрдугаар ганцны хоёрдугаар хичээлээ эхлэе да. За өчигдөр чинь ки гэдэг дууссан шүү дээ орны хичээлээр. За дараагийнх нь болохоор дараагийнх нь ханз нь сора тэнгэр гэсэн ханз. За тэнгэр гэдэг ханз маань тэнгэр гэдэг ханз маань яаж яагаад гэхлээр ингэв байна. За энэ зургийг харсан чинь бүрхэн. За энэ ингээд үүл шүү дээ. Ингээд үүл. Үүлний доор нэг шувуу, хоёр шувуу, тэгжсэн сүнөөх жонгоц. Энэ сүнөөх жонгоцонд амар гоё зураг явж байгаа. Юус дайнтай кинон дээр энэ сүнөөх жонгоцны жолооч амар хөөрхөн гэдэг шүү дээ. Тэр нь болохоор тэнгэрийн амьтан болохоор хөөрхөн гэдэг байхгүй юу? За ингээд чижилчлээ сар. За юу дараагийн ханз нь юу? Арай гэсэн ханз юу? Гата гэдэг арай. За юу гэдэг нь болохоор ийм л юм байна. За энэ миний харж байгаагаар бол одоо өдөр чи ингээд нэг бүтэн байдгийг шүү дээ. Тэгсэн чи ингээд тал хас нь алга болоод тэгээд ирэхээр энэ одоо юу болчихж байгаа юм бэ? Арай болчихж. Бас ингээл харах болоод санаал тэр устгасаа гэсэн биш үү? За буцалгасан байсан мартчих. Залхачлаа. За дахиад дараагийнх нь болохоор чулуу гэсэн ханз байна. За чулуу гэдэг ханз нь болохоор ингээд хүчий энэ ингээд ниши. Иши чулуу. За ямар ч талаас энэ нэг ам гэдэг ханз байгаа. Тэгээд дээш юм гарахгүй шүү. Дээшээ гарахгүй ингээд байхаараа энэ бол иши буюу чулуу болдго юм. Тэгэхээр ам дотор чулуу игээд чи гаргаж чадахгүй байгаа. Амдаа чулуу игээ гаргаж чадахгүй байгаа шүү. За тэгж хичээлчээрээ. За дараагийнх нь нүд. Тэ нүдэн дээр ч одоо хөл гарганд тавьчихгууд энэ одоо кай гинэ. Гэт нүдэн дээр хөл тавьчихгуудтай кай болчихж байгаа юм. Энэ нь болохоор хясаа болчихж байгаа юм байна л да. Яах вэ тэгэл хясаа хараал нүд дуунаал тэн дотроос нь сув гаргаал эмиг болгоод зүүх гээл тиймэрхүү юм байна. Тэгэж хичэлжээ. За дараагийнх нь куса гэдэг нь болохоор өвс гэсэн ханз бай. Тэгэхээр ингээд энэ нэг өдөр гэсэн ханз ч орж ирээд дахиад 10 гэсэн ханз ч орж ирээд дээр нэг юм. За энэ зургийг харахаар угаасаа ойлгомжтой л да. Би болохоор хэлэхээр за 10 өдөр нар гарангууд тий нар гэдэг ханз шүү дээ. Нар гарангууд өвс ургана. Ингээ 2 өвс ургана шүү зэ. 10 өдөр нар гарангууд өвс ургана гэж хичээлж. За дараагийнх нь болохоор цэцэг буюу ханаа гэдэг. За өвс ер нь нэг өвс ургамалтай юм холбоотой байвал ингээл газар зурж байгаа л хоёр юм ингээд зурчих юм шүү дээ. Ингээ урганаа л гэсэн санаа. Тэгэнгүүтээ энэ ингээд энэ. Энэ нь болохоор энэ хөөрхөн зургийг харахаар энэ нэг охин ингээд нэг хөөрхөн бомбоэс нэг юм яргуу нэг ингээд бомбойдаг да. Тэрийг нэг харцан зогсож байгаа. Тэгээд өвс юм чинь цэцэгчээр өвсний төлөө юм чинь ингэ ороод ирж байгаа юм шүү дээ. Тэгэхээр хүн ингээд өөрхөн нэг хөөрхөн бомбор яргууг нэг хөөрхөн охин харцан зогсчих гэж төсөөлж. За дараагийнх нь болохоор таке бамбо одоо хулсал юм нэ. Эндээ яг л хулс шиг л харагдаж шүү. Одоо манай тийм одоо за яг л хулсал байна дөө. Энд ч угаас ингээл хулс юм бэ. Энэ зургийг харахаар угаасаа ойлгомжтой шүү. Ингээд чум гэж хөр. Энэ нь шулуу юм биш үү манайхаа. Энэ шулуу. Тэгээд энэ жоохон өдөртэй. За энэ нь болохоор за яма гэдэг ханц ч одоо
уул гэсэн үг юм шүү дээ. Сүмбэр уул үг юм байна. За энэ сүмбэр уулыг чи эхлээд сүмбрээс нь эхэлт юм байна. Оройг зураад тэгээд ингэж зураад ингэж ямаа. Угаас ингээл яг л энэ зургийг харахаар ойлгомжтой юм шүү дээ ямаа. Уул шиг. Хүүхд тач яг л нэг ийм уул. Яг л ингээл нэг голынхыг энэ өндөр хоёр захын намгаа яг л ингэж зурдаг байсан шүү. За кава. Энэ усан дээр өмнө хэлбэрчсэн шиг юм шүү дээ. Ингээд эргийн дагаа дурснаа хөө гэд ингээд жоохон болоо. Энэ ингээд эргэн хоёр эргэн. Гэтэ энэ ингээд голынх нь усан шүү. Ингээд кава. Энэ бол гол. Гол ойлгомжтой. Гол гэвэл гол. Тэгээ энэ зургийг давхар хараа явуул ойлгомжтой юм шүү дээ. За үүл байлаа. Үүл нь бөөг нөрөөд ирлээ. Бөөг нөрөөд ирлээ. Тэгжээс нэ доош харанхуулаад ирлээ. Тэгжээс нэ бороо ашиглаж шүү. Борооны туслаа. Энэ бол ингээл угаас ингээл би хэлээд байгаа шүү дээ. Тэнгэрээс дээш юм байхгүй. Тэнгэр гэдэг чинь дээр нь юм байхгүй л байна. Миний бороо нь тэнгэрээс орж байгаа болохоор ер нь ингээл нэг тэнгэр гэ бороо. Эмээ бороо. Талбай. Энэ зураг бол ерөөсөө ойлгомжтой юм. Энэ нэрийн будааны талбай нь ч яг л юм дөрүүлжин талбай. Та. Трен талбай. Та. Энэ зургийг хараад өөрчлөлт ойлгож байна. За ойлгомжтой. Дараагийн ханз нь болохоор за энэ гурван ханзыг орхичих. Түр орхичих. Ингээд дараа тайлбарлана. За дараагийн 3 энэ ханз нь болохоор хон нам тэгээд нөгөө мод гэдэг ханзан дээр чинь ингээд нэг хөндлөн зураас игээл хон буюу ном. Энэ зургийг харахаар хөөрхөн юм шүү дээ. Ингээд модны дор хөвтөөд ингээд ном уншихаар. Модны дор ингээд хөрхий хөвтсөн ном уншиж. Тэгэхээр модны дор ном ингээд барьц уншихаар ном болчихж шүү. За дараа нь болохоор за тэр нөгөө талбай гэсэн ханз чинь ороод ирлээ шүү. Талбай гэсэн ажиллагаа ханз ч орж ирээд тэгэнгүүтээ нөгөө чикара булчин хүч чадал гэдэг ханз орж ирэнгүүтээ отоко эргэтэй хүн болчих юм шүү дээ. Чи юусоо шудраг юм шүү ээ. Талбай дээр эргэтэй хүн хүчтэй гаргаж ажил хийнэ. Эргэтэй хүн бол талбай дээр хүч чадлгүй бихээч үү. Гаргаж ажил хийх юм бол тэр бол эргэтэй хүн болох юм байна. Энэ ойлгомжтой илэрхийлж байгаа. Энэ ханз чи юу юм яг нэг үгүй яг л нэг чи одоо хаан зохиосон бол тий эртөө нэг юу гэж зохиосон бэ гэж байгаа. Яг нэг онооцсон тий. Ойлгомжтой байгаа. За эмэгтэй. Энэ эмэгтэйг юусоо эмхэл юм байна л да. Эмэгтэйг эхлээд ингэх юм байна. Энэ хамар нь эмэгтэйний хамар их шунтхар хөөрхөн байдаг гэж биш шүү. Тэгээд дараагийнх нь болохоор энийг хамар мамар энэ зурган дээр нэг хамар мамар гэж гаргацсан л юм л да. Би болохоор ерөөсөө тийхгүй л гэж харж байна л да. Энэ ингээл гоё мем заяа ингээл амар уршаа орж ирэл. Мем нэмэд турчгуудтай. Энэ мөрөн шүү амар гоё тэгшин мөр орж ирэл. Тэгжээс нэ ингээл нэг зураг сурч байгаа бол тасархаа бэлхүүстэй л ингээл эмхтэй юм байна л гэж би нэг эмхтэй үний биел юм шиг харж штэ нэг ийм нэг тасархаа хөөх юм шиг л харагдчих. Тэ. Хэлэм нэг энэ чинь шиг биш шүү. За ямар ч тааш энэ эмхтэй хүн гэдэг юм ер нь л ингээл харахад нэг эмхтэйлэг угаасаа нэг ингээд цааш нь зурчвал нэрэл нэг би хав ингээд нэг эмхтэй хүн болчоор биш энэ нэг хүзүүн гаргаад те. Энэ нэг эмхтэй хүн
би дүрсэлсэн л ханц биш шүү. За энийг тэр Кодомо тэр хүүхэд гэдэг ханзыг сургууль гэдэг ханзтай. Энэ ингээд хүүхэд Ко гэдэг ханз юм байна. Ко. За тэгэнгүүтээ энэ дээр нь за дараа энэ дээр нэг хөөрхөн дээвэр хийгээд за хүүхэд дээрээ нэг жоохон нэг ухаан суугаад ахын нэг жоохон үсэг ганц үсэг мүсэг заачингууд энэ болохоор одоо нэг тэг үсэг можи тэг үсэг болчихж байгаа байхгүй. За хүүхдэд нэг ганц хоёр үсэг ингээд ганц юм аас гэдгээр хэлээд өчвөл энэ ингээд үсэг болчихж байгаа. За тэгээ уршны эргүүлээд ингээд өшөө ол юм хилээ те. Хүүхдийнхээ толгоороо нэг юм хийх өшөө ол юм 2 3 юм хэлчихэнгүүт энэ ингээд манабу сурах болчихж байгаа. Тэрэнд ингээ 3 ханз авч штэ тий. Кодомо гэдэг ханз авч жагаад дараа нь болохоор Кодомо гэдэг ханзаа чийжлээ. Дараа нь болохоор можи гэхэд ордог жи ханз. Энэ нь болохоор ганц дээр ганцтай юм. Дараагийнх нь болохоор гакко гэхэд ордог манабу сурах гэдэг ханз. За ингээд дээр 3 цагтаа олцох бол авчих. Энэ хүүхд чинь бичиг намтай л холбогдчихороо толгойн юм чигээр ингээд нэг сургууль соёл сурах мурахтай холбоотой юм хэлж байгаа юм шүү. За дараагийнх нь болохоор энэ шүү дээ. За дараагийнх нь болохоор за мод тэр ингээд сургууль гэдсэн тий. Мод нөгөө мод ч юм байж байгаа гута модны хажууд ингээд нэгэн дээвэр доор гэдэг шиг ингээд ороод хоёлаа энэ зураг ерөөсөө амар хөрх ойлгомжтой байна. Мод байж байгаа тэгээ сургууль байж байгаа тэгээ ингээд хөтөлцөөд битээ 2 хүн хөтөлцөөд ер нь мод байж байгаа ингээд нэгэн дээвэр ороод за сургуулийнхаа хажуугаар нэг 2 хүүхэд хөтөлцөөд ингээд явж байгаа юм байна. Тэгэхээр энэ ингээд ко гэхэд ордог. За модны хажууд сургуулийн урд 2 хүүхэд хөтөлцөөд явж байгаа юм ингээд сайтар тогтоогоорой. За саки буюу одоо өмнө төрүүлээд гэсэн ханз болохоор ингээд энэ за энэ болохоор ингээд 2 нөгөө төрөх гэдэг ханзтай харьцуулбал төрөх гэдэг ханз энэ ч болохоор саки гэхээр ингээд нэг хөлтэй юм шиг тий 2 болоод хөлтэй юм шиг болоод ирж байгаа. Энэ синсэ гэж жижиглээ синсэ гэхээр төрүүлээд одоо синсэ гэдэг чинь багш гэсэн үг шүү дээ. Тэгмээ энэ нь болохоор төрөх гэсэн. Умаар төрөх гэдэг ханз байгаа байхгүй. Тэгэхээр энэ төрхийн нэг тал нь төрцөн тэгээд аль хэдийн явдаг болцсон тухай. Тэгэхээр ингэж ийж аль хэдийн төрцөн чинь явдаг болцсон. Тэгэхээр төрүүлээд тэгээд энэ төрөх нь болохоор ингээд 3 зураас дээшээ гараад төрөх. Тэгээд хүний амьдрал 3 үе шаттай ингээд тэгээд 3 даваад тэгээд дээшээ гарна. Төрхийг бол ингээд төрөх гэж байгаа юм байна. Амьдралын 3 үеийг даваад мэдгүй юу ямар ч 3 үеийг давсан. 3 үеийг даваад дээшээ гарч ирэхийг одоо ингээд төрөх гэж байгаа юм байна л та. За дараагийнх нь ингээд тэрийг кодомо гэж тайлбарласан тэр энэ нь болохоор одоо хайруу ирээрүү гэд орох одоо ууд нь
хийх тэгээ бас нэг оруулах гэсэн утгатай ийм. Тэрний яг л нэг хүн ингээл бүхийг л нэг хаалгаар орхиж байгаа юм шиг харагдаж байгаа. Тийм майхны юм шиг. За тэгэнгүүтээ энэтэй адилхан нь болохоор хүн гэдэг ханз нь болохоор эсрэгээр энийг төсөөлөхдөө нэг хүн ингээд бүхийгөө орж байгаа юм. Тэгэхээр энэ ингээ орох гэж байгаа. Тэгээд хүн гэдэг ханз нь болохоор эсрэгээр нөгөө тишээ энэ. За тийм ялгаатай болохоор ингээ уршаа орхиж байгаа нь болохоор одоо ингээ оруулах энэ ингээд хүн. За энэ дээрөө гэдэг ханз байгаа. Дээрөө гэдэг ханз нь болохоор гээд нэг эхлээд нэг уртын зурхсан юм шүү дээ. Эхлээд ингээ уртын зурчаад дараа нь ингээд энэ болохоор гарах гэсэн үг. Энэ ингээд угаасаа нэг хоёр ямаа гэдэг ханз байгаа. Юм ингээд давхарлцсан юм нэг хоёр ямаа гэдэг хоёр юм уулан дээр гарах гэсэн үг шүү дээ. Тэр нэг гарах юм дээр гарах гэхэр чинь уулын орой дээр гарчвал нэг юм дээр гардаг үстэй. Тэлж хэлж. Нэг хоёр уулан дээр ингээ гарч ийл энэ бол гарах. Чи гарч чадсан байна тий. Хоёр уул шиг тийм том уулан дээр гарсан байна. За тэр би түрүү хэлснээ дээ. Тэр чулуу дээр чулуу чинь чи амандаа чулуу хичээ гаргаж чадахгүй байгаа шүү гэж. Ялгаатай нь энэ нь болохоор нэги гэдэг ханз нь болохоор ялгаатай нь иши гэдэг ханзнаас ялгаатай нь энэ дээш гарцсан байгаад гарч байгаа байхгүй баруун тишээ гарчиж байгаа байхгүй. Дээш ингээ баруун тишээ гарчиж байгаа байхгүй. Нөгөө чулуу чинь баруун тишээ гараа явж байгаа байхгүй. Ам дотроос нь чулуу чинь баруун тишээ гараа явж байгаа юм. Ингээ баруун болж байгаа зав. За түрүүний нөгөө нэг сүнэх онгоцсон штэ. Сүнэх онгоцны нөгөө зүүн талд нь нөгөө нэг амар хөөрхөн сүнэх онгоцтой хөөрхөн зал байсан штэ. Тэрний зүүн талд нь дайсны онгоц гараад ирсэн. Энэ арай л амар зүйлдэг. Зүүн талд нь сүнэх онгоцны зүүн талд нь дайсны онгоц гараад ирсэн. За ингэж эдэлчлээ. За дараагийнх нь болохоор энэ үе гэдэг ханз чинь мөнхөн туссан бо. Тэсний дата. Тэсээ баян шүү. За үе гэдэг ханз нь болохоор за энэ зургийг харвал ер нь би зурлагтгүй ойлгохоор юм да. Ингээд энэ ингээд ер нь бол ингээд газраас дэш ингээд ургацсан биз дээ ингээд навч ингээд соёолоод ургацсан юм. Өстөг өөрхөн зураг шүү дээ. Энэ бол үе. Үе гэдэг нь дээр гэсэн үг байна шүү. За дээр. Тэгэхээр дээр болохоор энэ ингээд нэг шулуун. За тэр доор нь болохоор үндэс мэт зурсан байна. Энэ бол их үнэн зураг байна. Ингээд энэ болохоор шта доор. Тэр шта доор юм шүү дээ. Доор гэдэг нь юусэн мэдчихэж шүү доор. За дараагийнх нь энэ Оки гэдэг ханз байна. За энэ нэстэ Оки хүн байна. Оки. Юу ойлгомж тэрүүс ингээл нэг зурхад хүртэл Оки. Ингээл ерөөсөө л 3 ингээл Оки. Хүн ер нь нөгөө нэг хүн гэдэг ханз байсан шүү дээ тий. Окиг задлахад хүн ер нь ингээд алхаж явж ийсэн аа л ингээд алхаж